За сайн байцгаана сонсогчдоо. Moms Corner podcast-ийн маань ээлж дугаарын хүү эхэлж байна. За тэгээд энэ удаад болохоор бид арьсаа хэрхэн арчлах вэ гэсэн сэдвээр бол ярилцах гэж байгаа. За яагаад энэ сэдвийг сонгосон бэ гэхээр төрсний дараа л ерөнхийдөө ээжүүдэд маань сэвх толов тэгээд за арьс нь харлах, улайх гэд айгүй олон асуудал үүсдэг. Тийм учраас энэ асуудлуудаа хэрхэн одоо гахвэ. За тэгээд бас хүүхэд гээд юу арьстай мантай байдаг ээжүүдэд маань арьсаа хэрхэн арчлах вэ гэсэн зөвлөгөөг хүргэх гэж байгаа. За тэгээд энэ удаагийн зочин маань болохоор Flame Story-ийн захирал Гэрлээ маань оролцож байгаа. Тэгээд зочинтойгоо танилцъя. За сайн байцгаана уу? За намайг Гэрлээ гэдэг. Би Flame Makeup Story-ийн makeup artist. Тэгээд захирал байна. Тэгэхээр Гэрлээ маань ер нь өөрөө яг ямар мэргэжилтэй хүн бэ? Ягаад одоо нүүр будгийн салбарлаа орчих вэ? Ерөнхийдөө яг сонирхлынхаа дагуу яг явж ин гэх юм уу да. Тэрнээс биш бол мэргэжил маань олон улсын эрхцүүч. За. Төдийлөн би бас яг мэргэжилтэй тийм сонирхолтой биш байсан учраас яг одоо л яг дуртай амаа хийгээл уншин судлаа явж байна. Тэгэхээр ер нь яг мейкап тэгээд одоо арьс арчилгаагаар судлаад сонирхоод хэр олон жил болж байна? За яг тууштай судлаад бол одоо нэг 3 жил болох ч юм уу да. Тийм. Ер нь ал өөрөө ч бас нэг тийм асуудалтай арьстай бас байгаагүй. Гэтэ өнөөдрийн хоёулаагийн ярилцсан сэдвийн дагаваас төрсний дараа бол арьс арчилгаа маш их алдагдсан. За тэрэн дээрээ үндэслээд бас яг ерөнхийдөө арьсаа тий арчлах шаардлага зайлшгүй байх хэрэгтэй байна. Яавал ямар арьс яах хэрэгтэй гэдэг дээр одоо бүр илүү дэлгэрэнгүй судалдаг басан байгаа. Тэгэхээр Гэрлээ маань ээжтэй хизээ төрсөн бэлээ? Хүүхэд нь хэдэн настай байлээ? За би охин маань одоо удахгүй бас 3 хүрэх чинь. Тий. Төрсний дараа ер нь өөрийн чинь арьсан дээр ямар асуудал гарч үүсэж исэн бэ? За надад болохоор ерөнхийдөө яг төрсэн ээжүүд маань яг маш ихтэй цаг зав багтай бүх анхаарал халамжуудаа хүүхд рүүгээ хандуулаад өөртөө бол хайдаг. Энээс үүдээд хамгийн түрүүнд надад нөхцөл үүсч эхэлсэн. Тийм ерөнхийдөө өдөржингөө гэртээ байж байгаа гэсэн ердөөсөө би арьсаа арчилдаггүй байсан. Гэрт байгаа юм чинь те цэвэрлэх ямар шаардлагатай юм. За заримдаа нэг нүүр угаасан болоод унтдаг. Тийм яг эндээс эхлээл нэг харсан чинь л маш их нөхцөлтэй болсон байсан. Бараг нэг 6 сарын дотор л. Тэгээд яг тэрэн дээрээс эхлээд яг юунаас олоо гэж бодож үзсэн. Яг л цэвэрлэгээ те дуу яг л бохирлын чанартай дээрээс нь зуны улирал яг тухайн үед болж ирсээс хөлс центр их ялгаруулад тэгээд яг надад нөхцөлд үүсчихсэн байсан. Тэгээд за энэ бол наад захны л ерөнхийдөө асуудал. Ихэнх эмэгтэйчүүд нөгөө яг нөгөө бие физиологи өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор бүр арьсныхаа бүтэц төрөлтэй бүр шууд өөрчлөгдөх тохиолдлууд их байдаг. Жишээ нь одоо маш их одоо холмог тослог арьстай байсан хүмүүс шууд хуурай болох ч юм уу тий. Эсвэл одоо хэсэг хуурай болсноо буцаад тослог болох ч юм уу. Ер нь нэг жирэмсэн болсноос эхлээд хүүхэд төрүүлснээс хойш нэг жил хооронд бол арьсны одоо бүтэц хэв шинж бол айгүй өөрчлөгддөг бас ах тий баланс алдагдана. Тий. Тэгэхээр бас яг нөгөө нэг ийм арьстайг тодорхойлоход айгүй хүндрэлтэй орж эхэлдэг. Тэгэхээр яг тэр үедээ яг тухайн үед нь юу шаардлагатай тэрэн рүүгээ л чиглэсэн одоо бүтээгдэхүүнээ хэрэглэх зүйтэй гэж би бол боддог. Тэрнээс би угаасаа л ийм арьстай юм шин те ийм л юм хэрэглэх ёстой гэсэн байдлаас биш. Яг одоо миний арьс те яг юу хүсэж чинь те хуураач чинь айгүй сайн сонсох нь шүү дээ те. Тийм яг үнэ ерөнхийдөө тэг шаардлагатай байдаг. Тэгээд сив нөсөө тал бол бас айгүй их гардаг тохиолддог. Надад бол яг тийм асуудал байгаагүй. Ер нь бол тэр нас нөгөө ээжүүд маань хүүхдээ тэ нөгөө салхилуулж ийн гадаа гараад чинь бас ямар нэг хамгаалт авчдаг. Нарны тос төрөхгүй, эргэж орж ирээд цэвэрлэгээ хийхгүй тэ. Тэрнтэй холбоотойгоор бас аюу арьс ал бас их юм зүг болдог. Хоёулаа ингээд нөгөө айгүй том сэдв учраас ер нь асуудлаар нь яриа явчих. Тэгэнгүүтээ хамгийн сүүлд нь одоо арай нэг хэлбэр аргаар ихтэй яаж арьсаа арчлах уу? Тэ нөгөө хүүхдийнхээ хажуугаар тийм зөвлөгөө өгөөд тэгээд ерөнхийдөө подкастаа ингээд ийм юугаа дараалал явчих тий. Тэгээд за эхнийх нь болохоор за сэлб нөсөө талд гэж юм. Яг жирэмсэн үеэс бас эхлээд сэлб гарч ирдэг штэ тий.
янз бүрийн нөсөө тал ялангуяа энэ хацрын хажуугаар айгүй их гарч ирдэг. За тэгэхээр сэвхээ яаж арилгах вэ? Манай ээжүүд бас энэ талаар айгүй их асуудаг. Гарч байгаа тохиолдолд бол арилгах бас арга бол ерөнхийдөө хомс. Яагаад тэгэхээр тэр чинь бас л яг нөгөө биений одоо бидний биеинд болж байгаа л үзэгдэл учраас заавал нөгөө гоо сайхны талаасаа биш те өөр талаасаа хамаарч байгаа яг эрүүл мэнд илүү тэр бие физиологоосоо болж байгаа учраас яг гарч байгаа тохиолдолд бол яг тэр сэхийг зогсоох бол боломжгүй ч гэсэн эргүүлээ цайруулах бол боломжтой. Ерөнхийдөө цайруулах бүтээгдэхүүнүүд хэрэглэн гэсэн. Тэр витамин цагийн агуулмжтай одоо маск те одоо нөсөө толгойн серум гэх мэтчлэн бүтээгдэхүүнүүдээр тэгээд ихэнх тохиолдолд бас бүсгүүчүүд мань жоохон тууштай биш байгаад байдаг. Одоо маш хурдан үр дүн хүлээдэг. Ер нь хүчрэлт нөсөө толгой байд арсны асуудлууд бол дор хаяж 6 сар болж иж яг үр дүн гарч эхэлдэг. Тэгэхээр тэрэн дээр бас айгу тууштай байх хэрэгтэй. Бүтээгдэхүүнээ мэдээ сайн судлах хэрэгтэй, сайн ревьютэй сэтгэл харах хэрэгтэй. Тэгээ зөв бүтээгдэхүүнээ сонгоод тууштай хэрэгсэн тохиолдолд үр дүн гарах нь гарцаагүй. Тэгэхээр сэвхний хувьд бол цайруулах аргаар ер нь бол сэвхээ арилгана гэж ойлгох нь тий. Эсвэл энэ бол яг нь хамгийн энгийн арга л да. Тэрнээс бас шууд те лазер энэ төр доорох тийм клиник аргууд бас байж болно. Гэтэ эхний ээлжинд бол би тиймэрхүү бас юг бол төдийлөн бас дэмждэггүй. Яа тэгэхээр эргүүлээд бас арьс эмзэг болох тийм эрсдэл байдаг учраас эхлээд аль болох нөгөө бүтээгдэхүүнүүдээр тийм цайруулах арьсны хөнгөлөг сэргээг харах хэмжээ авал зүгээр. Дотроосоо одоо яг хүн сэвхэн ер нь яг үүсэл нь юунаас юм бол за хөлснөөс болд юм болов уу эсвэл одоо би бас нэг уншижсэн жоохон тослог хоол унд их идэхээр бас сэвх гардаг гэж уншиж илүү үгүй л. Тийм. Ер нь бол яг бас дотроос болж болно. Гэтэ энэ нь зөвхөн нөгөө жирэмсэн байх биш. Яг жирэмсний процессын үед бол нөгөө нэг тэр бие физиологи гормоны өөрчлөлттэй байгаа учраас тийм. Тэгээ бас зарим тохиолдолд бас нөгөө нэг охин хүүхэд хийж байгаа тий ээжүүд мань их сэвтдэг гэж бас их ярьдаг шүү дээ. Тэгэхээр бас яг тэр бол яг нөгөө нэг гоо сайхан гэхээс илүү бүр яг нөгөө эрүүл мэндийн салбар тал руугаа бол явж байгаа. Нөгөө талаасаа бас нөгөө нэг дотор одоо нөгөө эвлэг тий синтресс шалтгаалж бас муу бага тохиолдолд бас сэвхэнтрэг үүсдэг. Тийм бас тал бол ер нь бол байгаа. Тэгээд ерөнхийдөө нөгөө яг нэршлэрээ бол одоо нөгөө dark spot гэж ерөнхийдөө нэрлэгддэг. Тэгэхээр бас л нөгөө арьсны одоо нэг яг л батгшил гэдэгтэй адилхан нэг одоо гажигдэл гэх юм уу да. Тэгэж ерөнхийдөө ойлгож байна. Сэвхнээс за яг тууштай гэвэл 6 сараас ер нь арилж эхлэх үү? Тий, мэдээж нэг өглөө босоод арилахгүй л те багаар бүдэгрээл те. Ерөнхийдөө арилах боломжтой. Яг үүсмэл бол олдмол бол одоо боломжтой. Яг анхнаасаа нөгөө нэг тэ сэвчээ одоо төрсөн ч юм уу те. Яг тийм байвал бас ер нь бол хэцүү. Найдлага бол ер нь бол бага. Тэрнээс ч яг жирэмсний үед ол үүссэн сэвх бол буцаад арилах бол ер нь бол 80%-аас те 90% боломжтой байдаг. За тэгэхээр дараагийн асуудал нь болохоор арьс айгүй их харалдаг хүмүүс идэг те. Бүр ингээд уулын цайвар арьстай нээсээ харлаад хөхрөөд улаалт өгөөд ерөнхийдөө тэр одоо арьсны баланс алдагдаад тэгж гин үү. Энэ асуудлыг яах вэ? Яг харлан гэдэг би бол өнгө алтна л гэж ойлгож илээ та. Тэгээд мэдээж яг өөрийн жилсэндээ адилхан ерөнхийдөө баланс алдагдах нэг тий арьс өөрөө нэг учраа олохгүй доктортой биш байдалтай харлах бол юм боломжтой. Эсвэл одоо яг харлах үзэгдэлтэй жирэмсэн болсон байхаас илүүтэйгээр яг төрсний дараа харлах үзэгдлэр нь илүү их явагддаг юм шиг харагддаг. Ерөнхийдөө эзэд төрчөөд ингээд тий одоо арьсаа сайн ойлгохгүй эдээс та харлаж марлаад болохоо айлаа гэж айгүйх тэгдэг. Тэгэхээр бас л яг ер нь бол бид нар гарсан ч бай, гараагүй ч бай тий тасалгаанд байсан ч бай тодорхой хэмжээнд одоо өдөрт ядаж ямар нэгэн бүтээгдэхүүн хэрэглэхгүй байгаа тохиолдолд арьсаа бас өдөртөө нэгээс 2 удаа заавал цэвэрлэх эсвэл одоо бүр нарны тос төрөх байдлаар арьсаа хамгаалж явах ёстой. Тэгэхээр тэрнтэй бол ер нь бол холбоотой. Юу ч төрөхгүй ямар нэгэн арчилгаа байхгүй, хамгаалалт байхгүй. Тэгэхээр арьс нөгөө одоо оройн цагаар авах ёстой тэр тижээлэг зүйлсээ авчдаггүй өдрийн цагаар хамгаалтгүй байгаад байгаатай холбоотой л гэсэн үг. За тэгэхээр бас одоо нөгөө бас хамгаалтгүй айгу удснаас хилгсан үрчлээ айгу их гарч ирдэг тий. За тэгэхээр тэр үрчлийг одоо яаж баг дээр нь дарах вэ?
Үрчлээ бол яг нь ер нь бол арсны нөгөө уян хатан байдал алдагдаад ер нь бол одоо хялгсан үрчлээ сүүл рүүгээ те бүр одоо гүн үрчлээ болж хувирдаг. За үрчлээний хувьд бол ихэнхдээ хуурай арьстай одоо хүмүүс үрчлээт нь арай одоо түлхүү илдэг бах те. Тийм тэгэхээр юун төрөнд үрчлээ юу одоо хамаагүй үрчлээ те одоо арьс чангалах бүтээгдэхүүн хэрэглэхээс илүүтэйгээр хамгийн түрүүнд одоо арьсныхаа гүнийхаа чигшлийг олж авах нь чухал. Ер нь бол бас л нөө баланс алдагдал нөө нэг одоо усан чигшил байхгүй болцсон гэсэн үг л те. Тэгэхээр яг одоо магадгүй арьс арчилгаанда гиалуроны хүчил юм уу гиалуроны хүчил агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх юм уу те. Наацхан тиймэрхүү байдлаар ус сайн уух те. Голоо заавал ядаж нэг 2 удаа маск тавих чигшил. Чигшлээ сайн авч дараа нь одоо нөгөө нэг те үрчлээ маань одоо арилгах хялгсан үрчлээ бол ер нь алга болоход аюу хурдан штэ бас л 6 сар орчим болдог. За тэгээд чигшлээсээ авч иж бид нэр одоо хөнгөн байдлаар тийм арьсаа чангалах маск ч юм уу те эсвэл одоо үрчлээний тос ч юм уу хэрэглэх хэрэгтэй гэсэн. Тэрнээс ш арьс өөрөө бэлэн биш байхад юу юугүй чангалж ийн гэж хамаагүй хүчтэй бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй. Тэгээ ерөнхийдөө үрчлээ маань за 30-аас дээш 35-аас дээш насныханд үүсэж түлхүү одоо арай асуудал болж ирдэг учраас бас тэрийгээ дагаад бүтээгдэхүүнүүд нь ч гэсэн арай хүчтэй болж ирдэг орцны арилгыг. Тэгэхээр за одоо жишээ нэг те 20-25 насны ээж маань арьсны арчилгаа дутагснаас болоод үрчлээтэй болсон байлаа гэхэд юугүй одоо хамаагүй үрчлээний бүтээгдэхүүн бас хэрэглэж болохгүй л гэсэн үг. Тэгэхээр маш сайн чигшлээ авч арьсаа бэлдэж өгөх хэрэгтэй. Ер нь аль тэгээд эргүүлээ чигшлээ аваад те за хамгийн түрүүнд зохиол хүрчлээд тийм нөө хараад байхад эсвэл одоо магадгүй нөгөө нүүрний хувирал те инээ хаагаараа яаж инээдгүү те нүдэрээ инээдгүү энтрээс шалтгаалдаг. Хамгийн наад захны энгийн арга гэх юм бол чигшлээсээ аваад зохины тасаа яг хүрчлээтэй байгаа хэсгүүдээрээ түрхэж олно. Бид нар бол төрсөн ч төрөөгүй ч хамаагүй зохины тасыг бол 20 наснаас дээш хэрэглэх хэрэгтэй гэж үздэг. Заавал хүрчлээ өгөөсөөгүй байсан ч байсан. Тэгэхээр яг хүрчлээтэй дагаар хэсгүүдээрээ зохины тасаа хэрэглэж болно. Зохины тас бол хүрчлээ чангалах бүр өвдөлттэй ерөнхийдөө хамгийн жижиг грамтай ирнэ үнэтэй байдаг. Хүчтэй бас тустай. Тийм. Тэгэхээр заавал хүрчлээний бүтээгдэхүүн тусдаа хэрэглэхгүйгээр жижиг хүрчлээг бол зохины тасаараа арилгах боломжтой. Тэгэхээр төрсний дараа за жирэмсэн байх үед ингээд жин нэмээ төрсний дараа улам ингээд жин нэмэгдээд буцаагаад хасахад бас ингээд нүүрний арьс жоохон унжиж эхэлдэг шээ сулраад. За энийг яаж чангалах вэ? Айгуу гой буцаагаад гой чанга өнгөлөг болгомоор байхгүй тий. Нүүрний арьс яг ерөнхийдөө унжих хүрчлээ үүсэх хоёр маань арай өөр хоёр үзэгдлээдэг. Яг ингээ харахад үрчлээгүй хэрнээ ингээд сулраад унжсан арьснууд байдаг. За тэрийг бас яг ихний ээлж нэг чангалах бүтээгдэхүүн хэрэглэж болно. Гэхдээ бүтээгдэхүүнээс илүүтэйгээр нүүрний яг бас айгүй үр дүнтэй байдаг. Эсвэл одоо хэрэг хурдан хугацаанд үр дүн өсчихвэл одоо яг нөгөө гоо сайхны аргаар те чангалах бас боломжтой. Ерөнхийдөө LPG бас айгүй үр дүн сайтай байдаг. Бүтээгдэхүүн бол яг үрчлэн дээр ч тэр чангалах дээрч тэр үр дүн бол арай удаан илэрдэг. Гэсэн үг. Тэгэхээр яг эхлээд жоохон тийм чангалж болох те яг энтэрэд нүүрний яг энтэрэгээд эсвэл магадгүй тийм гоо сайхны аргаар арьсаа нэг чангалж авчаад тэгээ бүтээгдэхүүнээрээ нөгөө үр дүнгээ бариад авах боломжтой гэсэн. Ер нь арьс солрон гэдэг бол бас нэлээд хэцүү асуудал. Ер нь арьсны асуудлууд дотроо үрчлээнээс баг илүүтэйгээр хэцүү. Тэгээд цайвар шар арьстай хүмүүс ер нь аюу арьс сулрах нь их байдаг. Нуур арьстай хүмүүс хайрцангуй хүрслэг бор тийм хүмүүс бол тослог холимог арьстай хүмүүс ер нь өвчлөө үүсэх арьс сулрах нь хайрцангуйгаа айгүй арай удаан явагддаг байгаа. Тэгэхээр нөгөө арьсаа чангалж ингээл хүмүүс чинь хүүтэн усаар ингээл нүрээ шавшиж угаагаал мөсөөр бас ингээл айгүй их арчаал байдаг. Тийм яг тиймэрхүү гэрийн жижиг сажиг аргууд байж болно. Гэтэ нөгөө огт хийгээгүйгээс бол мэдээж дээр гэтээ бас хамаагүй мөс энтрээр арчих нь бас арьс хуур ашиглах талтай. Тэгэхээр ядаж хэрэг ногоон цай хөлдөх ч юм уу эсвэл одоо өрцгийн шүүс энтер хөлдөх байдлаар бас яг жоохон дэм болно. Хүчилтэнд бас ерөнхийдөө мөсөөр арчих нь нэмэр болдог. Тэгээд тэрнээс ч мэдээж яг өдөр болгон мөсөөр арчилтаа мундаг лайк чанган гэж бол байхгүй л те. Ер нь бол нүрээ жоохон тасалгааны температур тэрнээс жоохон тийм үлбгэр усаар угаах нь зүйтэй гэж үздэг. Халуун усаар биш.
тий. Гэрийн аргаар арьс арчлах айгүй олон зөвлөгөө өгдөг штеп. Ааха. Янз бүрийн жимс ногоо хойлол тэд нэр ер нь үнэхээр яг үр дүнгээ өгч чадах уу? Энгийн яг нэг бүтээгдэхүүний харьцуулахад мэдээж яг үр дүнгийн хувьд яг тиймэрхүү одоо гэрийн аргаар дай тийм маск энтрүүд те нөлөөлдөг хүмүүс байна, нөлөөлдөггүй хүмүүс байна. Эмзэг одоо тий холмог арьстай хүмүүст бас тийм ч тохиромжтой биш. Яагаад тэгэхээр нөө эмзэг холмог арьстай хүмүүс тэр бүтээгдэхүүн сонгоход хүртэл аягүй төвөгтэй байдаг. Тийм шүү дээ. Тийм. Тэгэхээр яг тэднэрт бол бас тийм тохиромжтой бол биш гэсэн үг. Ер нь бол би бол нэг тэгж их гэрийн аргаар бол нэг маск энэ төр хэрэглээд бас байдаггүй. Мэдээж яаж ч гоо сайхны бүтээгдэхүүний үр дүнг бол арай гүйцэхгүй ойлгомжтой. Гэхдээ одоо цайруулмаар байвал те таргаар маск тавих. Хэрэв бас маш их одоо чийгчлэн алдсан байвал тараг түрхэх эсвэл одоо бас авокадо тэгэл coconut oil энэ төр л те алоэ энэ төр гэл тиймэрхүү бас бүтээгдэхүүнүүдийг орцуудыг ашиглаад маск хийж тавихаар боломжтой. Ер нь бол одоо өөрцөй байна. Тэрнээсээ бас юм болгоноор бол бас хийгээд байхад боломжтой бол биш. Тий. За тэгэхээр нөхцөлтийн хувьд бас асуумаар байна. Өөрөө бас саяхан буцаа жоох ингээд нөхчээд эхэл. За одоо гоё арчилнаа гэд би нэг пост юм хийсэн. Тэгэхээр ер нь хэр хугацааны дараа буцаад нөхчиж юм. За эргээд арчилгаанда хэр их хугацааг зарцуулж буцаа гайгүй болж юм. Бас ямар аргууд хэрэглэх үү? Ер нь бол яг төрөөд ээжүүдийг харахад ингэдэг юм байна л да. Төрчөөд нөгөө нэг ихний 6-7 сар нэг ухаангүй явж агаад гинт нөгөө харангууд те нөхчөд болчихвээ гэж. Тийм би юу болчихвээ гинт харсан чинь л юм болчлаа гэд. Яг тэр процесс бол гинт явагдаагүй. Өөрийгөө анзаарах загвал байсан гэсэн. Тэгээ нөхцөлт бол одоо бол яг 10 эмэгтэйчүүдийн бараг 8-9 нь байна. Одоо маш их байдаг болсон. Айгүйх асуудал болсон. Тэгээд ер нь яг гол юунаас олж үүсээд байна вэхээр олон янзын одоо их усэр байж болно. За хамгийн түрүүнд гэх юм бол бохирдол, арьсны бохирдолтой дутуу цэвэрлэхээс олж нөхцөл үүсдэг. За тэгээд холимог таслаг арьстай хүмүүс маань л төрөлхийн нөхцөлттэй байдаг. Тэр бол бас яг бүрэн алга болоход бараг боломжгүй. Угаасаа нөгөө арьсных нь одоо бүтцэн өөрөө тийм гэх юм уу да. За тийм байж болно. Эсвэл одоо нөгөө нэг арьс арчилгааны бүтээгдэхүүн буруу хэрэглэх одоо магадгүй 50-аад угаах хэрэгтэй байсан маскыг угаахгүй ч юм уу те маскныхаа хугацааг нь хэтрүүлэх эсвэл өөрийнхөө арьсанд одоо тийм тохиромжтой таарахгүй бүтээгдэхүүн хэрэглэх интерес шалтгаалж болно. За эсвэл бас нөгөө нэг одоо амьдралын буруу хэм маяг те одоо хайр тамхины хэрэглээх сайн унтаж амарч чаддаггүй ч юм уу тиймэрхүү шалтгаан байж болно. За эсвэл нөгөө нүүр будалтын бүтээгдэхүүнийг буруу хэрэглэх нөгөө праймер энэ төр хамгаалтгүйгээр шууд одоо фаундейшн энэ төр тохиох ч юм уу. Тийм гих мэтлийн иймэрхүү аюу олон их усрууд байж болдог. За тэгээ миний болохоор яг л бохирдлынх байсан. Тэгээд нөхцөлт маань бас за хэр том жижигээс шалтгаална. Ерөнхийдөө нэлээд том хэмжээний нөхцөлттэй бол бүрэн алга болохгүй. Гэхдээ за нэг 70-аас 80% агших боломжтой. Тэгэхээр бас л аюу тууштай байж шаардна гэсэн. Том нөхцөлт бол нэг 2 жил бол болно. За маш сайн арчлаа гэхэд 1 жилтэй. За минийх бол харьцангуй жижигхэн байсан. Тэгээд гэхдээ нөхцөлт маань ингээд сайн арчилсан ч гэсэн буцаагаад бид нарын яг тэр нөгөө нэг скин кэр алдагдаа тэгэхээр буцаад томордог байхгүй юу. Тэгэхээр нөгөө яг 100% хизээж бүрэн алга болно гэж байдаггүй. Биднээс байнгын цэвэрлэгээ, байнгын тийм зөв үйлдэлүүдийг шаарч идэг гэсэн. Тэгэхээр буцаад агшлаа. Тэгээд за нэг жоохон завгүй байлаа, ядарлаа, бохирдолтой байлаа, буцаад жоохон тэллээ. Арчилгаа хийлээ, буцаад агшлаа гэх иймэрхүү байдлаар л явдаг. Яг хизээч яг 100% тэгж алга болохгүй л гэсэн үг. Тэгэхээр нэг үүссэн бол тэгээд баг мөнхийн шахуул асуудал байдаг л гэсэн үг. Тэгэхээр за нүүр будгийн одоо бодгаас шалтгаалдаг гэж байна шүү дээ. Зөвхөн праймераар хамгаалж болох уу? Өөр давхар юу хэрэглэх үү? Ер нь бол яг праймер маань яг мейкап бүтээгдэхүүндээ ордог. Тэгээд яг арьсыг фаундейшнээс хамгаалахаас гадна бас өөр маш олон янзын үйлчилгээтэй байдаг. Тэгээд бид нэр хэрвээ нэгэнт одоо нөхцөлтэй болсон байвал нөхцөлтийн праймер заавал хэрэглэх шаардлагатай. Нөхцөлтгүй бол өөр праймерууд хэрэглээд хамгаалаад явах боломжтой гэсэн. Тэгээд нөхцөлтийн праймер маань хүмүүс ихэнхдээ энэ тэгээд нүх агшаах уу гэж аяг буруу ойлгоод байдаг.
Тэгэхээр нөхцөлтийн праймер маань бол одоо крем рүү орж бохирдохоос хамгаалж өгнө. Дээрээс нь бас одоо будалтыг илүү удаан тогтвортой байлгана л гэсэн үг. Тэгэхээр өөрөөр бас мэдээж нөө их тохиолдолд хараад хахад хуурай арьстай энэ бүсгүүчүүд хуурайч гэлтгөө ер нь бүсгүүчүүд фаундейшн түрхчээ дээрээс нь пудр түрхэх жоохон сонирхолгүй байгаад байдаг. Тэгээд тэр маань бас одоо фаундейшн маань нойтон гадаргуутай учраас одоо гараад яг тоос шороо тий нүүрэнд наалдна тэрний эргүүлээд бохирдол үүсгэнэ. Тэгэхээр заавал бас ерөнхийдөө пудр тавьж одоо нүүрний арьсны гадаргууг хуурай болгох шаардлагатай байдаг. Тэгвэл бохирдол үүсэхгүй. Таслаг бас холимог арьстай хүмүүс чинь за өсрэл 3-аас 4 цагийн дараа буцаал ингээл хамарна гэж хагаад таслагтал хэлдэг штеп. Энэ одоо тасыг яах вэ? Цаасаар авсан ч одоо буцаал ингээл тас гараад идэг. Тослог холимог арьстай хүмүүс хамгийн түрүүнд яг мейкап бүтээгдэхүүнээрээ барихаас илүүтэйгээр арьс арчилгааныхаа бүтээгдэхүүнийг зөв олж сонгох хэрэгтэй. Тэгээ хамгийн усан сууртай тий одоо усан чийгшүүлэх бүтээгдэхүүнүүд хэрэглэж нөгөө нэг усаараа тослогчлолтоо балансалж өгнө л гэсэн үг. Тэгэнгүүт нөө тослог арьстай зөө би тослогтоод байдэм тос төрөхгүй гэж ойлгоод байдаг. Тэгэхээр тэгэж юрдээсээ болохгүй маш тийм усан сууртай бүрийн гейлэн тий хурдан шингэцтэй тос хэрэглэн гэсэн. Өөр одоос ерөнхийдөө мейкапч гэлтгөө скин кераас маш их хөгжиж байгаа учраас яг тийм балансын бүтээгдэхүүн, маскууд энэ төр маш их байдаг болсон. За тэгэхээр юун түрүүнд гэх юм бол арьс арчилгаагаараа тослогчлолтоо хянж өгнө гэсэн үг. За мейкап бүтээгдэхүүний хувьд болохоор нүрчил дарахаас гадна ерөнхийдөө давхар үйлчилгээтэй бас праймерууд байдаг. Давхар нөө мат болгодог те эсвэл дангаараа мат болгох ч юм уу. Эсвэл одоо нөө oil free буюу тослог агуулаагүй будаг барьдаг. Тэгэхээр праймераа зөв сонгож хэрэглэе л гэсэн үг. Яг арьсны хондлог таарсан. За тэгээд хоёр дэх юм бол бас matte foundation хэрэглэх боломжтой. Одоо төгссний дараа тэгээ хуурай болчдөг те хэсэг хугацааны дараа. За тэгээ дээрээс нь бүр тэгээд тослогтой байх юм бол бас пудрээ жоохон бейк хийх буюу те тослогтой хэсгээрээ баг зэрэг их түрхэж өгөөд дараа нь одоо багсаар гүйж авах байдлаар одоо loose powder-аараа сайн сет болгоод будгаа сайн барьж өгнө л гэсэн. За тэгээд бүр дээрээс нь илүү сайн тогтоомоор айлгаснаа будаг баригч цацлагууд байдаг. Setting spray дээрээс нь бүр цацаад өгч болно гэсэн. Тэгэхээр одоо бол яг мейкап бүтээгдэхүүний хувьд ч гэсэн сонголт бүр маш их байгаа учраас ер нь бол тослогийг бол бас барих боломжтой. Тэгээд ихэнхдээ бас ерөнхийдөө манай дэлгүүр дээр энэ төр ирж байгаа бүсгүүчид өглөө ингээл ажилдаа явбал оройч харьдаг ч юм уу те тэнгууд нөө будаг барихгүй байна гэдээ яг энэ асуудал маш их байдаг. Тэгээ эргүүлээд ингээд сонсонгууд яг нөө буруу дарааллаар нүрээ будцсан байдаг. Аль нэг нь нөө орхигдсон ч юм уу те. Эсвэл одоо бүр суурандаа өтгөн тосмос хэргэлцэн байдаг ч юм уу. Яг буруу дарааллаар нүрээ будснаас болоод нөө будган тогтдоггүй. Урсаад алга болчдаг, нүүр лугаа шингэждэг асуудлууд их гардаг байгаа. За хоёуланд нь одоо яриаггүй өөр арьсны асуудал үлдсэн үү? Өөр одоо яг нь нэмэлтээр зөвлөж хэлвэл хоёулагийн угаасаа сэтвчин те ээжүүд рүү чиглэж байгаа учраас яг ээжүүдтэй хандаад гадагшаа гарахтаа яг нүүрэндээ юу ч бити түрхэж бити яваарэ. Заавал нарны тос түрхээд те дээрээс нь нарныхан тосыг хуурай болгоод зүгээр ямар ч хамаагүй пудрээр жохоо нимхэн хуурай болгоод заавал яваарэ. За тэгээд нарны тос маань эргүүлээд тарсан арьсыг ядраадаг учраас гэртээ орж ирсэн тохиолдол те цэвэрлээд ер нь бол өдөртөө гэртээ байхдаа ч гэсэн тоникор нүрээ нэг өдөрт нэг санаад нэг арчиж байгаарэ гэж хэлмээр байна. Тэгээд одоо эргээд бодоход уул нь бол бас гэртээ байх хугацаа яг 2-3 мурав төрж байгаа ээжүүд бол харьцангуй цагаа зөв одоо зохицуулах сурсан байгаа ах тийм. Би ч бас яг анхных бас учраас аягүй туршлага байсан. Одоо эргээ бодоход ихтэй бас ерөнхийдөө арьсаа арчлах нөө боломж маш их байсан. Тэгээд нэг талаасаа бас жоохон туршлагагүй нөгөө талаасаа өөрийгөө анхаарах тийм завдалгүй байсан болохоор тэгсэн байлээ. Тэгэхээр заавал яг хүүхдээ мэдээж анхаарал тавих нь чухал ч гэсэн өөрсдийгөө бас бити ерөнхийдөө хаяарай л гэж зөвлөмөр байна. Ядаж 1-2 ширхэгч те маск ч гэсэн тавьчаад эсвэл одоо те нөхөртөөч байд юм уу завчаад ядаж оройдоо нэг хүүхдээ амраачаад маска тавиад нэг амарч байгаарэ гэж юу хэлмээр байна. Өөрсдийгөө хайж болохгүй шүү л гэж. Тийм. Тэгэд нэг асуумаар байгаа зүйл нь за яг нөгөө бохирдол гэдэг байгаа шүү дээ. Манай ээжүүд за өглөө бослоо.
За нэг савнгаар угаасан болоод мист цацаад өдөржингөө болчоод би гараагүй юм чинь өглөө ингээ угаацсан чинь ингээ бараг нүрээ дахиад цэвэрлэхгүй шахуу удчихдаг штэ. Тэгэхээр энэ нь одоо зөв үү, буруу юу? Яаж ингээд айгу хэлбэр аргаар арсныхаа арчилгааг алдахгүй байж болох вэ? Ер нь бол арс арчилгаа нь бол цэвэрлэгийн арчилгаа гэдэг ингээд хоёр хувааж болдгийг. Тэгээ цэвэрлэг нь бол бүр илүү чухал. Тэгэхээр яг өглөө босоод хэрвээ тослог алмаг арьстай савн угааж одоо цэвэрлэх шаардлагатай бол савнгаараа угаа цэвэрлэж болно. Хэрвээ хуурай энгийн арьстай бол одоо тоник орчим марцаад те эсвэл тийм буцалсан усаар ер нь аль болох буцалсан ус хэрэглэл илүү зүгээр яг цэвэр гарантны ус биш. За тэгээд нүрээ цэвэрлснийхаа дараа тонороор арчиж болно. За тэгээ өдөржингөө хэрвээ за мис цацаа ч юм өдөржингөө ингээд байж байгаа бол ядаж нэг 2 3 цагийн үед дахиад нэг тонороор арчаад нэг иймэрхүү л нэг юм энгийн имэйл нэг өдөртөө нэг ганц хоёр хийгээд авах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол мистэй цацаал тэгэл гэр дотор мэдээж бас тасалгааны тэгээ тоошороо маш их байна. Тийм тоосонцор тэгэл нүүрэнд наалд нь оройгийн тухайн орн тэгээ ядаж өдөртөө бас нэг санаад нэг хөвөнгөөрөө цэвэрлжээ. За тэгээ орой нэргүүлээ дахиад хэрвээ заавал будаж бариагүй бол дахиад заавал самдаж угаах шаардлагагүй. Хэрвээ тос ялгарсан те өөртөө угаамаар юм шиг санагдчихвэл сангаа ашиглаад угаачиж болно. За хэрвээ гарч ороогүй бол шууд нүүр цэвэрлэгчээр те нүрээ цэвэрлээд тэгээд хонороор арчаад арчилгааныхан бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд онтож олно гэсэн. Ер нь цэвэрлэгээний дараалал бол яг будсан байгаа тохиолдолд бол эхлээд нүүрний одоо яг нүд уруул хөмсгний будаг арилгачаар эхлээд будгийг арилгана. Дараа нь нүүр цэвэрлэгчээр нүрээ заавал цэвэрлэн. Нүүр цэвэрлэгч нь бол усан байж болно, сүүн шингэн байж болно те. Эсвэл тосон байж болно. За тэрний дараа нь савнгаар угаана. Тэгэхгүй бол шууд савнгаар угаахаар сав маань өөрөө гүний бохирдлыг цэвэрлж өгдөг учраас юутай аятай нь одоо хутгачих чинь л гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр эхлээд заавал гадаргуухан бохирдлыг цэвэрлээд нүрээ харагдах байдлаараа цэвэрхэн болгож иж савнгаараа угааж иж илүү сайн цэвэрлэгдэнэ гэсэн үг. За тэгээд тэрний дараа бол цэвэрлэгээний тооноор хүүн чингээгээд нүрээ арчина. Тэгээд 7 хоногт 2 удаас заавал нүрээ гуйжуулах хэрэгтэй. Арьсаа гуйжуулна гэсэн. Тэгснээр одоо нөгөө хүцэн арьс маань гууж шинэ арьс нөхөн төлж бүтээгдэхүүнүүдээ илүү гоё хүлээж авна. Арьс бас илүү гоё тийм өнгөн сэргэж өнгөлөг болно гэсэн үг. Тийм баа. Өөр одоо арьсаа за бид нар чинь ингээд нөгөө гэртээ суугаа бас ингээд санхүүгийн үед нөхрөөсөө хараад тийм үнэтэй гоё бүтээгдэхүүн бүр комоор наваад хэрэглэх боломжтой. За боломжтой ч гэсэн цаг зав нь алдахгүй тэгэл нэг ганц хоёрыг хэрэглэсэн болоод унтчихдаг тийм. Ийм ээжүүд маань за хоол хүнсээрээ бас яаж өөртөө жоохон арчаатай байх уу? За усуул гэдэг те хэрэг ус уух уу? За энэ талаар бас зөвлөгөө өгөөч. За тэр тохиолдолд хамгийн түрүү наад захаар буцсан усаар л нүрээ угаагаа сурчих хэрэгтэй. Энэ бол бүр 1-2 хоногтой мэддэхгүй. Гэтэ яг хөвшижүүл бүр маш сайн одоо үр нулаа гарна. Ядчил одоо арьс нь хуур ашихгүй байна гэсэн үг. За тэгээд бас юу яаж болно? Ер нь бол мэдээж бүхэл юм хоорондоо холбоотой учраас эрүүл хооллолт бас арьс нь шууд нөлөөлдөг. Одоо бидний тэ нөгөө нэг ногоо Кимис одоо жишээ нь одоо бид нар зүгээр ус уухаар нь витамин лимонтой ус ууснаар те витамин С-гээ бас өөртөө нөхөж авч яана л гэсэн үг. За тэгээд эрүүл хооллолт гэдэг маань нөгөө гурил будаа төмс энэ төр орохгүй гэсэн үг. Ерөнхийдөө гурил бол бас яг нүүр нэг талаас аяга хөөлөгдөг. Тийм нөгөө талаасаа бас яг арьсны одоо нөгөө өнгө энэ төр жоохон алдагдуулдаг гэх юм уу да. Шууд нөлөөлөхгүй ч гэсэн шууд бусаар нөлөөлдөг. Яг эрүүл хооллоод яг healthy юмнууд идээд те сайн жимс ногоо тэр идээд ирэхээр арьс бас шууд нөө өнгөн сэрэгдэг. Тэгэхээр бид нар бас хүнсээрээ энийг тэгж юу яах боломжтой л гэсэн. Яа би нэг яг өнгөрсөн хавар яг өөр дөөрөө мэдэрсэн. Яг өнгөрсөн хавар яг сарын хугацаанд би яг детокс хийгээд дандаа эрүүл хүнс хооллоод тэгээд мэдээж хажуугаар нь арьсаа арчилж исэн ч гэсэн миний арьс арчилгаа бүр илүү үр дүнтэй болж исэн. Тэгэхээр бас төрсэн ээжүүд маань ялангуяа хүл ээжүүд маань бас жоохон гурлан бүтээгдэхүүн хийдэг гэдэг шүү дээ. Тэгэхээр тэрнээсээ бас татгалзаад айл болох те яг хүнсний ногоо өнгийн ногоо жимс их хэдүүл бас ер нь айгүй зүгээр. За тэгэхээр хоёлаа ерөнхийдөө подкаст ингээд өндөрлүүлье. Гэхдээ төгсгөлт нь болохоор за хэлээгүй үлдсэн зөвлөгөө байвал
манай ээжүүдэд маань хэлж өгөөд за тэгээд бас нэг асуулт асуумаар байна. Хүүхдийнхээ хажуугаар за ажлынхаа хажуугаар өөртөө яаж цаг зав гаргаж чаддаг вэ? Өөрийнхөө нууцаасаа хуваалцахгүй юу? Ааха. Ер нь бол яг толны өмнө суугаад арьсан арчлан гэхээр яг нэлээд хугацаа шаарддаг юм аа. Гэхдээ яг нууц гэхээсээ илүүтэйгээр яг би одоо ингээд бодохоор өөрийгөө жоохон арчаагүй байж л гэж дүгнээд идэв. Яг боломж нь байхын хувьд байсан хэрнээ яг өөрийгөө хайсан байдал маань тийм. Тэгэхээр яг хүн тийм эмэгтэй хүн өөрөө ерөнхийдөө хүн чинь өөрөө гоо сайхан тий гоё ярьтай гоё ээжиж өөртөө тий ихтгэлтэй байна. Тэгэл ингээл нөгөө тэгэхээр өөртөө сайн арчаатай байж өөртөө тий заавал цаг гаргаж сурах хэрэгтэй л гэж хэлмээр байна. Би бол яг за өдрөө болгон бас ингээл толны өмнө таг суухгүй маа гэхэд заавал 7 хоногт 3-4 удаа маск энэ төр тавиад өөртөө яг цаг гаргадаг. Яг энэ нөгөө гоо сайхандаа гаргаж байгаа цаг маань яг л миний баг ажлын нэг хэсэг шиг тий. За би өнөө орой очиод яг ингэж ярьсан арчлан гэдэг яг нөгөө бүх юмаа төлөвлөдөг гэх юм уу да. Тэрнээс биш яг нэг заваараа гэж явж идэл бид нар нэг мэтгэл тий 30-40 хүрнэ. За тэгээд нөгөө 30-40 хүрсэн тохиолдолд бид нар яг өнөөдрийн магадгүй энэ авж байгаа хідэн бүтээгдэхүүн эсвэл өнөөдрийн энэ гоо сайхнаас илүүтэйгээр илүү их юм ерөнхийдөө алдна гэсэн үг. Бүр илүү их мөнгө зарах шаардлага гарна. Бүр илүү их арьсан анхаарах шаардлага гарна. Тэгээ арьс маань угаасаа л нас ахих тусам нөгөө хөвшилт явагдаж байгаа. Бид нар яаж бүтээгдэхүүн хэрэглэн хөвшилт явагдаж байгаа учраас энийг бол зогсоох боломжгүй. Тэгэхээр нөгөө нэг бүтээгдэхүүн хүлээж авах байдал ч гэсэн одоо удаашрдаг гэсэн. Тэгэхээр бид нар аль болох хэрэг яг залуу байгаад ирээ, залуу ээжүүд бас сонсож байвал аль болох залуу байгаад ирээ арьсаа сайн арчлаа сурч хэрэгтэй гэсэн. Яг л амьдралынхаа хэвшил олох хэрэгтэй гэсэн. Арьсаа мэдрээд арчлаа. Тэгээд нэмэлтээр хэлэхэд бас яг нойр их чухал байдаг. Ерөнхийдөө хөл ээжүүл бас тий хэрэг дөнгөж төрсэн машин орой их басан. Тэгэхээр бас сайн шүн унтаж чадахгүй бол өдөр нь сайн амарч явах хэрэгтэй. Нойр бол яг арьс арчилгааны хамгийн чухал зүйл. Бүр юугаар ч орлуулж болохгүй. Тийм. Тэгэхээр амралт бас их чухал аа. За гэрлээдээ миний урьдчилгааг хүлээн авч цаг гаргаж ярилцсанд маш их баярлалаа. Ээжүүдээ маш үнэтэй зөвлөгөө өгсөнд бас маш их баярлалаа. За та нарт ч гэсэн баярлалаа. За тэгэхээр ээжүүд маань хэрэгтэй зөвлөгөөгөө сонсч чадсан гэж бодож байна. Тэгээд дараагийн подкастаараа ирээд уулзъя. Баярлалаа.